Заяа гэдэг бүтэн нэрийг маань бол Батзаяа гэдэг. Тэгээд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тэгээд урд их хятад 14 жил амьдраад ирээд жил болоогүй байгаа. Тэгээд Монгол ирснээс хойш Заяас Food гэдэг энэ контентийг эхлүүлээд 2 дугаар явуулсан байгаа. Одоо энэ 3 дахь дугаар маань явж байна. Наавс Аранчим гэдэг Эрдэнэ хотод төрж ирсэн. Уулгын хаанхын хичээлтэй. Одоогоор бол Луна Бьюти салон гэж. Хоолны контент хийх болохоор нэгдүгээрт би хоол хийх аягүй дуртай. Хоол хобби таг юм. Тэгээд хоёрдугаар болохоор Монгол ирэхээс өмнө ер нь урд байх амьдарч авах хугацаанд Монголд очиод Монголд очиод хүмүүст тийм тустай гоё юм хийх юмсан, хүмүүст туслах юмсан гэдэг тийм амар их мөрөөдөлтэй байсан. Тэгээ ирснээсээ хойш Заяас Food гэдэг контент хийхлээр хүмүүсийн амттай болоод дайлж, баярлуулж, контентээр дамжуулж тийм ингэж бодсон юм аа. Амар гоё дээ шүү дээ. Хүнд хоол хийж өгöd. Хоол бэлдэж байгаа явцдаа би ч аягүй хин бодно. Тэгэл хоолоо яг хийж явахдаа хүмүүс ингээд бүрээд хүмүүс идээд тэр яг миний хүсчээс нэр авдыг мэдрээсэй гэж хүсдэг. Тэгээд хүмүүс л тэр авдыг мэдрээд миний хоолыг идснээсээ болоод амар тийм баяртай тийм нэг тийм таашаад байдаг шүү дээ. Загсаж чаддаг гоё тийм сэтгэл төвөнд мэдж аваасаа хүсдэг. Нэг төрсөн өдөр тэмдэглэхгүй байсан. Тэмдэглэхдээ яг найз нөхдөдөө хийдэг. Энэ удаа болохоор манай найзуудад бас нэг багтсан. Надад бол баярлах юм байхгүй багтаа. Тэгэхээр одоо нэг өдөр зарцуулах замтлаа хамаагүй нэг өдөр хүүхдүүдтэй хамт өнгөрөе гэж шүү дээ. Арай нэг өөрөө тэмдэглэв. Хүүхдэд хоол хийж өгөх гоё шүү дээ. Хүүхдэд хоол хийж өгөхөөр ер нь хүүхд чинь өөрөө одоо ямар ч зэрэг гаргаж байгаа хариу үйлдэл шүүлтүр гардаг. Одоо энийг бодохгүй яг амттай боломжтой амтгүй боломжгүй хэлждэг. Тийм болохоор хүүхдэд хоол хийж өгөө. Тэгээд амтхан идчихэж байгаа. Тэгээд баярлалаа гэж хэлж байгаа гэж сонсоо. Тэр ч үл аяг гоё тийм аз жаргал мэдэрдэг шин. Өөрийнхөө хүүхдэд ч хоол хийж өгөө. Тэр үдээс гоё гэл мэдэрч. Өмнө жилүүдэд болохоор хүүхдийн баяраар ч юм уу нэг юм надаас нэг өдөр өдөхгүй 5 сарын өрөө. Тэр өдрөөр бол жижигхэн хүүхдүүдэд баярлах ч юм уу зарим ч юм уу тэгээд яг хүүхдүүдийн нүдийг харахад тэг баярлж байгаа юм байна. Сэтгэл тань гоё юм уу? Тэгээд яг хүүхдүүд
Одоо. Энд даяг үздэг. За миний хувьд хүүхэд гэж бол одоо жишээлээд ярих юм бол цаас тэн дээр юу ч сурсан тэр цаас дээр яг л тэр үгээр хүүхэд багтаа юу харах юм үзлээ тэр цаас дээр тусдаг юм шиг үздэг. Тийм дээр ариун цэвэр цаа. Хүүхэд бол тийм амар том ертөнд хаашаа яаж ч ингээд хаашаа харуулна тэр зүг рүү ингэж зөв залаад явуул зөв замаар явуул яруу залаад гэх юм одоо ерөөхдөө ингээд тэр амар том л ертөнд тэр хүүхдийг ямар ертөнд залах юм бэ чи яаж авах амар том л бас хүрээлэн байна гэж. Тэгээд миний надад байхгүй байсан зүйл гэвэл яг нь баг багтаа ямар 3 настай тааваа алдчихсан байна гэж. Тийм болохоор хүүхэд болгон автагаа хамт ээжтэйгээ хамт өсгөөсэй тийм. Тэрийг бас өсдөг. Тэгээд бас гэр бүлд ямар нэгэн тийм хүчирхийлэл тийм ямар нэгэн тийм зүйл байгаасаа айдсгүй байгаасаа. Мөгцдөг. Амар фүр. Ганжиргал. Багшаалах. Миний мөрөд рүү зэрэг. Их орн хамгаална. Калкам. Хамгийн дөрөв нэмээ баярлал. Тэгээд дараа нь ээжигээ дараа нь хайгаа. Тэгээд өөрөө хамгэранд орон гэрэл авах. Хайр хүүхдээ тэм татах, дадалдах, хэрэглэх, маргалдах, тэмэгдэх. Яруу. Өөр. Зодтолдох, нэгэнтэйгээ муухай нэгнийг харал. Нэг л угатай ярил. Ярих үүж, агсан тавьж, эрүүлж, зодоож. Тэмэгдэж. Таалагдсан. Төрсөн өдрийн мэндэргээ бид нарт энэ төрсөн өдрөө овоолцож бид нартай хамт биднэрт гой хоол хийж өгсөн баярлаа. Баярлаа. Гой хоол хийсэн. Хоол хийж хамтдаа хоол хийж өгсөнд баярлаа. Төрсөн өдрийн мэнд хайртай шүү.